За аялаж зугаалаад явж байгаа болохоор бичлэгүүдээ оруулах зав гарахгүй байлаа. Шууд бичлэгтээ орцгоё. Одоо чин Broadcast руу хандан уучлалт гуйж хэлхийг хүссэн зүйл байгаа эсхийг нь асуу. Board луу навхаа хизээ дахин ирэхийг лавлав. Чин гайхан асуултыг давтан асуу. Board өөрийгөө луу навхаан тухай ярьж байгааг тодтогч түүнийг дахин ирэхгүй юм болов уу хэмээн гайхав. Тэрээр луу навхад өөрийн хайраар дүүрэн бүтэн шөнийн турш бичсэн шүлгийн төвөр номоо өгөх бодолтой байгаагаа илэрхийлв. Тэрээр луу навхаа номыг уншсны дараа өөрийг нь харагдаж байгаагаас хамаагүй дээр эр хүн гэдгийг ухаарна гэж итгэж байв. Мөн Board ойрын ирээдүйд жиний хүргэн ах болох боломжтойг битүүмжлэн цохолгов. Энэхүү гинтийн үннийг сонсоод цочирдсан бэрэн ууж байсан дарсаа цацав. Жин хин нэгэнд сургамж хэрэгтэй бололтой хэмээн тэмдэглэв. Board-ыг өөрийн эрхэм зочин гэж нэрлэнгээ тэрээр номыг нь уурж орхив. Board Жин юу хийж байгааг асуун эсэргүүцэв. Жин Board-ыг зөвхөн эмэгтэй дүүгийнх нь нэрийг дуртаяа дурдаад зогсохгүй, түүнийг хүргэн ахаа гэж дуудах зүрх гаргасанд дургуутж байгаагаа мэдэгдэв. Энэ нь Runcan-д гэр бүлийг түүний нүдэнд өрөвдөлтөй харагдуулж байна гэж Жин үзв. Жин нэгэн цэрэгт тэр хүнийг тулааны талбар руу дагуулan явахыг тушаав. Цэрэг тушаалыг хүлээн авч Board-ыг авч одов. Гастон инээж хүргэн ах болох санааг үгүйсгэн Жинийг залуу эзэнтэн хэмээн дуудаж энэхүү гинтийн үйл явдлын эргэлтийг гайхан асуув. Хоёр цэрэг түүнийг толгооноос нь барьж авахд Board зүгээр л өөрийн хайраа илэрхийлсэн. Үүнийг хийх эрхээр хүн бүрт бие хэмээн зүтгэж тэднийг зогсохыг гуйв. Тэрээр зочломтгой зан чанарын ач холбогдлыг онцолж Жин түүнтэй хэрхэн ийм байдлаар харьцаж чадаж байгааг түүнийг зүгээр нэг зочин биш мэдүүдэж байгаад гайхав. Мөн Board Жин өөрийнх нь эмэгтэй дүүгийн гоо үзэсгэлэн биширсэн явдлыг хэрхэн үл тоомсорлож чадаж байгааг гайхав. Үүний дараа цэргүүд түүнийг хүчээр газарт унгав. Жин тэд гардан тулаан хийх болно гэдгийг мэдэгдэв. Board Жин яагаад ингэж аашилж байгаад гайхав. Түүний хийсэн зүйл ердөө л Жиний эмэгтэй дүүг хөөрхөн гэж хэлсэн явдал байв. Тэгтэл яагаад тэр ингэж хатуу хандаж байгаа юм бэ? Хэрв Жин 5 жилийн өмнө Зипилийн тэдгэр гишүүдийг хувиргасан хүн өөрөө гэдгийг мэдвэл байдал улам дордож магадгүй гэж тэр санаа зовов. Жин яагаад түүнтэй ингэж харьцаж байна вэ? Жин Runcan-д бэлтгэл базаан хүрмээ тайлж тэд асуудлыг гардан тулаанаар шийдэх болно гэж хэлв. Бас холхоос ажиглаж байсан Бишой Улян үүнийг хараад цочирдсан бөгөөд хажууд нь зогсож байсан Маржила Ян юу болоод байгааг асуув. Тэрээр Board Жин хоёр халц тулаан хийх гэж байгаа бололтой гэж хэлээд Board-ыг тэнэг гэж дуудан Сирус болон Дормон нарын яриаг үзэхээр ойртохыг санал болгов. Сирус найрын үеэр Жинийг халц тулаанд дуудахыг хичээж байсан гэдгийг тэд тэмдэглэв. Гэвч одоо Жин өөр хүнтэй тулалдаж байв. Тэрээр Жин яагаад Board шиг хүнтэй зуралдаж байгаад гайхав. Барадын Зипил авгахаасаа найранд оролцохыг гуйж шалсан зөв сонголт байсан гэдгийг тэмдэглэв. Тэрээр мөсөн ордны залгамжлагчтай уулзсан гэж бодоогүй байв. Тэрээр илтгэр мэдчилж уулзсандаа баяртай байгаагаа хэлв. Тэр эмэгтэй түүнийг томилохыг тушаав. Тэр зөвшөөрч дараа нь энэхүү найрын гол анхаарал болох Runcan-д гэр бүлийн мандаж буй од залуу эзэнтэн Жин халц тулаанд оролцох гэж байгааг зарлав. Тэрээр залуу эзэнтэн Жиний эсрэг хэн тулалдаж байгааг асууж энэ хүнийг урд өмнө хизээж харж байгаагүй гэдгийг хэлв. Тэрээр өрсөлдөгч нь нуугдмал мастер юм болов уу хэмээн гайхав. Барадын Зипил хүн Улян гэр бүлийн бүлэгтэй хамт ирснийг тэмдэглэж гаднаасаа анзаарагдангуй харагдаж байгаа ч маш өндөр чадвартай дайчин байж магадгүй гэж таамаглав. Broadcast Runcan-д гэр бүлийн залуу эзэнтэн Жинээс тулааны өмнө өөрийгөө албан ёсоор танилцуулах боломж олохыг хүсэж ядаж энэ нь зөвшөөрөгдөх хэсгийг асуув. Жин Runcan-д Board-ийн нүүр рүү цохиж хариу барин түүнийг амаа татахыг тушааж нэрийг нь ч мэдхийг хүсэхгүй байгаагаа хэлв. Broadcast өөрийн авраг хүчийг чөлөөлөн Жин рүү довтолж хариу цохилт өгөв. Жин довтлогыг анзаарч Board-ийн аврагийн түвшин 6 бод орчин байна хэмээн тунгав. Сирус болон Дормонор залуу эзэнтэн Жин өөрөөсөө илүү хүчтэй хүнийг сонгосон гэдгийг тэмдэглэж тэрхүү тарган хүний гол анхаарал нь тулаан байж магадгүй гэж ажиглав. Барадын Зипил хэрв Жин Broadcast-ыг хэмжчихвэл харамсалтай хэрэг болно хэмээн тэмдэглэв. Board Жиний нүүр рүү цохиж Жин ийм сул чадвартай байж түүнд гар хүрч зүрхэснийг тунхаглан түүнийг газарт унган уучлалт гуймуулах болно гэж амлав. Жин Runcan-д Board-ыг дараалан цохиж хариу бариад бүх зүйл дууссан гэж мэдэгдэв. Барадын Зипил Жин өрсөлдөгчийнхөө сонор сэрэмжийг сулруусны дараа цуврал довтлогоо хийсэн гэж тайлбарлав. Тэрээр Жиний чадварыг сайшааж энэ нь яг л түүнээс хүлээж байсан зүйл гэв. Марила Улян Бишой Улян руу эргэж харам залуу эзэнтэн Жиний үйлдэлд гайхаж байгаагаа илэрхийлээд ялагч хэдийн тодорхой болоогүй гэж юу хэмээн асуув. Халц тулаанд тодорхой ялагдсан хүнийг Жин үргэлжлүүлэн ингэж зодож байгаад тэрээр итгэж чадахгүй байв. Бишой Улян залуу эзэнтэн Жин өөрөөсөө сул өрсөлдөгчийг дээрлэхэж байгаа нь шудраг бус байна гэдэгтээ санал нэгдэж ялангуяа Жин тэдний найз тул Марила зүгээр л суугаад харах бодолтой байгаа эсхийг асуув. Тэрээр өөрийгөө залуу эзэнтэн Жинээс сул дорой биш гэдгийг нэмж хэлв. Марила түүнд эмэгтэй дүүн түүнд урам уурж байгааг хэлээд Жиний хэрэглэж буй арга барилаас илүү нэр төртэй аргаар залуу эзэнтэн Жинд сургамж өгөхийг хүсэж байгаагаа хэлв. Тэрээр Марилагаас залуу эзэнтэн Жинийг тулаанд дуудахыг хүсэж байгаа эсхийг асуув. Шар устэй хүү түүнийг ямар их хөөрч байгааг тэмдэглэсэн бол хүрэн устэй хүү бишод эмэгтэй дүүгийнхээ үгийг сонсохыг санал болгов. Бишой Улян толгой дохин ураг шалхав. Тэрээр залуу эзэнтэн Жинийг дуудаж Broadcast-ыг тавьж оронд нь түүнтэй шударгаар тулалдахыг шаардав. Хэсэг хугацааны дараа Бишой Улян Жин Runcan-д 2 сэлэн барин бие биенийхээ өмнө зогсож байв. Жин 7 хотдоо Рицарын эсрэг хийх халц тулааныг тунгааж байлаа.
Энэ тулаанд ялах уу, ялагдах уу гэдэг нь түүнд ач холбогдолтой байв. Нэмж дуртахад улаан гэр бүлийн сэлмний эрдмийн эсрэг биечлэн туршлага хоримтлуулах нь үн цэнтэй суралцах боломж байлаа. Улаан гэр бүлийн өмнөх тэр хүн жиний эцэг хүртэл хүчтэй гэж хүлээн зөвшөөрсөн хүн байв. Тэгсэн ч Марила бол зөвхөн энэ тулааныг үзхийн тулд турсан ахыгаа хэцүү байдалд оруулахад бэлэн байдаг сонирхолтой залуу хатагтай байлаа. Жин Бишо улаан эмэгтэй дүүгээ маш их хүндэлдэг бололтой хэмээн дурдав. Бишо энэ нь мэдээж хэрэг байх ёстой гэж хариулав. Өөрөө ч бас эмэгтэй дүүтэй Жин Рункандл энэ мэдрэмжийг бүрэн ойлгож байгаагаа илэрхийлв. Үүний дараа Бишо улаан өөрөө ч бас эмэгтэй дүүгээ хайрладаг тул Жинээс цаашид өөрийн зарцнараа журамтай байхыг хүсв. Тэрээр Жиний саяхан зодсон хүн бол зарц биш харин хамтрагч нь болохыг тодтогов. Дараа нь тэр Боордкастн ямар нэгэн алдаа гаргасан эсхийг асуув. Жин Рункандл Боордкастны хөдөлгөөний бэрхшээлтэй эмэгтэйдүүдэд туслахаар найранд ирсэн боловч түүний чадвар Рункандлийн найрын шаардлагад нийцэхгүй байна гэж тайлбарлав. Жин цааш нь Боордын чадварыг тунгааж юу ч болсон бай хорон санаа байгаагүй гэж итгэж байгаагаа илэрхийлв. Тэрээр Бишо улаангоос өөрийнх нь үйлдэлийг өнгөрөөхийг хүсв. Жин Рункандл дотроо Боордкастны жинхэнэ дүр төрх болох хувирагч шидний талаар эргцүүлэн бодов. Тэрээр Бишо улаан болон Боордкастн нарын харилцааны талаар гайхаж байв. Өмнөх амьдралаа эргэн санахад Кастныг баривчлагдах үед улаан гэр бүл түүнтэй холбоотой байсан тухай огт дурддаггүй гэдэгт тэр итгэлтэй байлаа. Хэрв Бишо улаан Боордыг хувирагч шидтэн гэдгийг мэддэг бол энэ нь юу гэсэн үг вэ хэмээн Жин тунгав. Тэрээр Боордыг олсон боловч одоо улам олон асуулттай тулгарсандаа дотроо харав. Тэрээр ялангуяа Бишо улаан шиг 7 хоттой рицарийн эсрэг тулалдаж байхдаа анхаарлаа сарниулахгүй байхаар шийдэв. Бишо тэднийг чадлаараа хичээхийг санал болгож Жинээс зүйл сурна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Жин рүү довтлоход Жин түүний цохилтыг хав. Энэхүү ганц солилцооноос Жин Бишогийн хүч нь жинхэнэ 7 хоттой рицарих биш бөгөөд түүний сэлмний эрдэмэд зэд авах хянхтай дүцхүүц байна гэж дүгнэв. Гэвч Бишогийн сэлмний чиглэл Жиний одоогийн ухаарлаас давсан хിവэр байв. Ажиглагчид тулааны талаар сэтгэл хэлж эхлэв. Залуу эзэнт нь Жин маш хурдан хурлаа гэж Бардын зэвэл тэмдэглэв. Өөр нэг ажиглагч тэр нилээд сайн тисэж байна шүү дээ, тийм үү хэмээн нийцав. Улаан гэр бүлийн сэлмний эрдэмэд залчин ер бусын хэв маягаараа алдартай гэж нэгэн хүн нэмж хэлв. Өөр нэг нь үүнтэй санал нэгдэв. Тэрхүү залчин хэв маягтай тулгарсан хэн боловч дахин хизээж тэхийг хүсэхгүй. Бардын зэвэл эдгээр сэтгэлийг доглон тохуурхаж тэд юу ч мэдэхгүй байна хэмээн бодов. Хэрэг улаан гэр бүлийн сэлэм залчин могоо шиг бол Рункандл гэр бүлийн сэлэм бол дайрч буй хэрс шиг юм гэж тэр бодов. Ивэр нь хугарсан ч цуцшгүй. Жин Бишо руу довтлохыг оролцсон боловч Бишо цохилтоос болтож арагш бүхив. Жин Бишо хүчээ барьж байж магадгүйг анзаарсан ч өөрөө дөнгөж 5 модтой сэлэмчин хэрнээ түнтэй тэнцүүхэн үзэж чадаж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Жин хязгаартаа тулж эхлэхэд шинээр төрсэн шийдэмгий байдал түүнийг тэтгэв. Бишо дахин нэг цохилт хийхийг оролдоход Жин танил мэдрэмжийг мэдэрч ухрав. Өөрийн сэлэмний авраг ашиглан Жин сайхан тулаан боллоо хэмээн тэмдэглэв. Бишо дараагийн довтлогоондоо шилжсэн боловч Жин сэлмээ урагш хүчтэй түлхэж Бишогийн эрийг 2 хэсэг болгон хугалав. Бишо уурхаа сэлэмтэйгээ хөдлөхөд Жин хажуу тийш алхан Бишогийн хүзүүнд жижиг зураас гарав. Бардын ялалт ноён Бишо улааныг хэмээн зарлав. Жин ухаан алдан унахад Бишо төгсгөлд нь юу болсныг гайхаж хоцров. Хин нэгэн залуу эзэнт нь Жинийг хурдан дотор оруулахыг шаардаж 2 цэрэг түүнийг имчилгээний өрөө рүү өргөн яв. Бишо сэлэм нь хугарах мөчид хүзүүг нь хурц мэдрэмж шүрхийг мэдэрснээ эргэн санаж тулааны талаар тунгав. Жин сэтгэлийн сэлмийг хэрхэн ийм хурдан мэдэрч чадсныг тэрээр гайхав. Хэрв Жин секундын 11-ээр эрт хариу үйлдэл үзүүлсэн, эсвэл Бишо секундын 11-ээр хоцорсон бол үр дүн нь огт өөр байх байсныг Бишо ухаарав. Хэсэг хугацааны дараа Жин өрөөндөө сэрэхэд Муркан түүний нүүрэн дээр сууж байхыг харав. Түүнийг шүүрэн авч Жин түүнийг холдохыг хүчлэн тушаав. Эргэн тойрноо харж Жин Бишотой хийсэн тулааныхаа дараа шууд ухаан алдсан эсгээ асуув. Гэлхийн өрөөнд орж ирээд түүнийг 2 хоног унтсныг дуулгав. Найр дуусныг мэдээд Жин зочдтой мэнджилж чадаагүйдээ харамсав. Гэлхий түүнийг санаа зовох хэрэггүй хэмээн тайвшруулав. Сүүлийн 2 хоногийн турш түүний болон Бишогийн хоорондох тулаан, ялангуяа Жин халц тулааны төгсгөлд сэтгэлийн сэлмийг харуулсан явдал уг арга хэмжээний гол ярианы сэдэв байсан аж. Өөр газар хүмүүс халц тулааны талаар ярилцаж байв. Бишо сэлмэнд автаж болох байлаа гэж нэг нь хэлв. 5 модтой сэлэмчин сэтгэлийн сэлмний төвшөнд хүрнэ гэдэг гайхалтай хэрэг гэж өөр нэг нь нэмж хэлв. Энэ нь Жиний ирээдүйд маш өндөр хүлээлт үүсгэж байна гэж хин нэгэн дүгнэв. Өрөөндөө гэлхий Жинийг үргэлжлүүлэн тайвшруулж 8 модтой рицарийн эсрэг сэтгэлийн сэлмэнд хүрсэн нь өөрөө гайхалтай амжилт гэдгийг онцлов. Жин өөрийн сэтгэлийн сэлмээ хараахан төгс болоогүй ч зорилгоо биелүүлсэн гэж тунгав. Тэрээр өөрийн их чулмгийн бэлтгэл хийхдээ хизээч нүдэ нэхгүй байх тухай зөвлөгөөг эргэн санаж түүний ер бусын аргууд түнд санаанд оронгүй байдлаар хэрхэн тусалсныг ухаарав. Хэдийгээр сэтгэлийн сэлмэн зөвхөн туйлширсан нөхцөл байдалд идэвчдэг мэт боловч 8 модтой рицарийн эсрэг тэр нь бүрэн төгс гоёмсог байгаагүй ч гэсэн тэнцүүхэн үзэж чадсан гайхалтай хэрэг гэж Жин мэдрэв. Тэрээр найрын үр дүнг эргцүүлэн бодож Бардны зэвэлтэх байр суурийг баталгаажуулж мөсөн ордны заламжлагчтай нөхөрлөл тогтоом Боордкастн болон Бишо улаан нарын хоорондох холбоог илрүүлв. Жин хувирагч шидний нууц хэвээр үлдсэн ч үүнийг яг одоо шийдэх шаардлагагүй гэж дүгнэв. Тэрээр ямар нэгэн дүгнэлт хийхээсээ өмнө эхлээд илүү их мэдээлэл цуглуулах хэрэгтэй байлаа. Гэлхий Жин Рункандлийн өмнөх ширээн дээрх савнд хідэн цэцэг байрлуулав.
Тэр цэцэгний талаар асуухад Гифи түнд мөсөн ордны Сирус тэдгэрийг түнд үлдээсэн гэж хэлв. Муракан Сирус залуу эзэнт нь жинд сайн болсон юм болов уу хэмээн тоглоом шоглоом болгов. Гифи мөсөн ордны уламжлалт цэцэг нь романтик сэтгэл биш харин төгсгөлгүй тулааныг бэлэгддэг болохыг тодтгов. Жин Рункандл Сирус түүнийг дахин дуудахыг хүсэж байгаа бололтой хэмээн тэмдэглэв. Муракан алс тулааны хүсэлтийг илэрхийлж байсан ч охиноос цэцэг хүлээн авах нь чухал зүйл хэвээр байна гэж хэлээд Гифигээс санал нэг байгаа эсхийг асуув. Тэрээр гэр бүлийн тэргүүн Жинийг сэрмэгцээ уулзахыг тушаасан гэж хариулв. Жин эцэг нь үнэхээр тэгсэн үү гэж асуув. Гифи толгойд охиж Жинд өөрийн үн цэнийг батлах цаг болсныг сануулв. Жин хэсэг хугацаанд гэр бүлээсээ холдох хэрэгтэй болж магадгүйг ухаан зөвшөөрөв. Хэсэг хугацааны дараа Жин Рункандл харанхуй өрөөнд өөрийгөө олж эцэг нь хаана байгааг асуув. Тэрээр эцгийгээ олж харсан бөгөөд эцэг нь би энд байна гэж хэлхийг сонсов. Түүний эцэг хүүхдүүдийнх нь нэг нь ийм энгийн хувцастай уулзахаар ирээгүй уджээ хэмээн тэмдэглэж Жин өөр газар амьдрахаар бэлтгэж байгааг гадарлав. Жин удахгүй явахаар төлөвлөж байгаагаа батлав. Тэрээр эцэг нь үүнийг таатай хүлээн авч байгаа бололтой гэж бодсон бөгөөд цаг хугацааг ухраан эргэж ирснээс хойш эцгийгээ ойлгоход илүү хялбар болсонд гайхав. Түүний эцэг Жинд тэд хаана байгааг мэдхүү гэж асуув. Жин тэднийг сэлмний цэцэрлэгээс гэр бүлийн төлөө агуу ус бүтээсэн хүмүүсийг нэвтрхийг зөвшөөрдөг бунханд байгаа бөгөөд энд гэр бүлийн агуу амжилтад хүрсэн баатруудыг оршуулсан байдаг хэмээн хариулв. Түүний эцэг толгой дохин зөв гэж хэлээд энэ газар нь мянган жилийн турш гэр бүлээ хамгаалж ирсэн баатруудад зориулагдсан болохыг нэмж хэлв. Дараа нь тэр Жинээс анхны тэргүүн Тор Рункандлийн талаар мэдхүү гэж асуугаад түүнийг энэ бунханд оршуулаагүй онцлов. Жин Рункандл анхны тэргүүн Тор Рункандлийн бус сэлмний цэцэрлэгч өөр хаанч байхгүй гэдгийг мэдэж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Түүний эцэг Торын эзэмшиж байсан харанхуй хүчнээс болж анхны тэргүүнийг хүндэтгэх боломжгүй болсон бөгөөд Тор нас барсны дараа Рункандл гэр бүл зэвлүүдтэй годамжигтай хэлэлцээр хийж улмаар шид ашиглах чадвараа алдсан гэж тайлбарлав. Энэ нь мөн шид ашиглаж чаддаг байсан өвөг дээдстэй хүндэтгэл үзүүлж чадахгүй гэсэн үг байв. Зэвлүүд энэ боломжийг ашиглан өөрсдийн бурхтыг нэгтгэж Рункандлийн цусан төрд хараал тавьж Торын дараа төрсэн бүх Рункандлчуудыг шид ашиглах чадваргүй болгожээ. Түүний эцэг Жин өөрийн оргаар тоон ах дүүсийг ялах үед тэр хүчийг хэрхэн олж авсныг нь байцаагаагүй гэдгийг дурдж Жинийг санаж байгаа эсхийг асуув. Жин санаж байна гэж хэлээд тухайн үед гэр бүлийн сайн сайхны төлөө хүчээ ашиглах болно гэж бодол хийснийг хүлээн зөвшөөрөв. Түүний эцэг тухайн үед Жин залуу байсан нь азтай хэрэг хэрв ижил үйл явдал одоо болсон бол тэр үнийг ингэж амархан өнгөрөөхгүй байсан гэж тэмдэглэв. Дараа нь тэр Жинээс урьданд Солтритийн дууг сонсож байсан уу гэж асуув. Жин Рункандл толгой дохин Солтрит түүнийг гэрээлэгч гэж дууддгийг хүлээн зөвшөөрөв. Хэдийгээр тэр энэ амьдралдаа Солтритийн дууг сонсоогүй байгаа ч энэ нь түүний ах эгч нарт шудраг бус байж магадгүй гэж хэлв. Дараа нь тэр энэ хүчийг ашиглан ах эгч нараа давж гэр бүлийг гартаа авах нь зөвшөөрөгдөх хэсгийг асуув. Жин дараа нь явах болон дэлхийн ертөнцийг танин мэдэх бодолтой байгаагаа илэрхийлж хэрв Рункандлийн өв залхамжлалаас илүү үн цэнтэй зүйл олохгүй бол гэр бүлээ авахаар эргэж ирэх болно гэдгийг нэмж хэлв. Түүний эцэг хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн бусад хүмүүсийн ихэнх нь сэлмний цэцэрлэгийг орхиж явсан бол Жин гэр бүлийн өөрийнх нь хүлээн зөвшөөрлийг хүртгүйц талыг олохоор явж байна хэмээн тэмдэглэв. Тэрээр үүнд бахархах ёстой юу, эсвэл энэ нь их зангийн шинжүү гэдэгт эргэлзэж байв. Тэр Жинд 5 жилийн хугацаа өгөх болно гэж хэлв. Тэр үед тэрээр хүлээн зөвшөөрөгдөх эсвэл гэр бүлээ хүлээн зөвшөөрч дараа нь хариултаагаа эргэж ирэх ёстой байв. Жин Рункандл сэлмээ суглан хүндэтгэлийн тэмдэг болгон тухан дээрээ хүргэв. Тэрээр эцэгтэй бүх зүйл талархаж 5 жилийн дараа дахин мэдчилнэ гэж амлав. Хэсэг хугацааны дараа Жин Рункандл гадагш гарахад Гифи болон Мураканаар түүнийг хүлээж байв. Гифи түүнээс гэр бүлийн тэргүүнтэй хийсэн ярианд сэтгэл ханамжтай дууссан уу гэж асуув. Тэрээр тийм гэж хариулв. Одоо зөвхөн явах л үлдлээ. Тэр түүнийг ачаа тийшийг нь барьж байгааг анзаарав. Гифи тэр цүнх өөрийнх нь болохыг тодтогч энэ нь Жиний авраг хааж түүнийг ашиглахаас сэргийлэх зорилттой болохыг дурдав. Тэрээр толгой дохин ахлах асрагч нараас энэ талаар сонсож байсан гэв. Тэрээр гинт хүчээ ашиглаж чадахгүй болох нь жаахан эвгүй байгааг хүлээн зөвшөөрөв. Ялангуяа асрагчийн хувьд түүний нэр хүнд эзнийх нь амжилтаас хамаардаг учраас тэр юм. Тэрээр Жинийг тийм их санаа зовсон харагдахгүй байхыг хүсэж энэ бүхэн түүний төлөө гэдгийг батлав. Залуу эзэнт нь Жин түнд зөвхөн ирэх 5 жилийн хугацаанд төдийгүй түүнээс цааш түүнийг үргэлжлүүлэн хамгаалах болно гэдгээ баталж үүнээс үүдэлтэй альва таагүй байдалд уучлалтгүй. Гифи уучлалтгүй хэрэггүйгээд Жиний бэлтгэл туг баригч болж үйлчлэх нь түүнд хангалттай бөгөөд Жин шалгалтаа өгч дуусны дараа тэр хүчээ эргүүлэн олж авах болно гэж хэлв. Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч түн төвчээртэй байхыг хэлээд цайзын хаалга руу эргэж харав. Тэрээр ирэх 5 жилийн хугацааг тунгааж энэ нь түүний аялын эхлэл гэдгийг ухаарав. Шийдэмгий байдлаар тэрээр дэлхийн ертөнцийг танин мэдэж түнд юу бэлдсэнийг үзэхээр замдаа гарав. Энэ зур гэр бүлийн тэргүүн өөрийн нөхцөл байдлыг эргцүүлэн бодож байлаа. Сэлмний эрдмээрээ хагас бурхны төвшөнд хүрсэн ч тэрээр өвөг дээдсийнхээ зэвлэл гэр бүл төгсөн тангарыг эвдэж чадаагүй байв. Гэвч Жин Рункандлийн Солтриттой хийсэн гэрээ болон сүүдрийн энергийн хэрэглээний ачаар гэр бүлийн хамгийн бага гишүүн тэдний цорын ганц найдвар байж магадгүйг тэргүүн ухаарав. Энэ хүүхэд Рункандл гэр бүлийг хараалаас нь чөлөөлөх хүчийг эзэмшсэн байж болох бөгөөд тэрээр ирээдүйд түнд юу авчрахыг харахыг тесэн ядан хүлээж байв. Энэ хооронд Жин Рункандл ойд гараа асааж шид ашиглан гэрэл гаргаж байв. Гифи түүнээс хинтж баяртай гэж хэлсгүй явах нь үнэхээр зүгээр үү гэж асуугаад түүний фракцийн кандидат болон залуу хатагтай луннаар түүний гинтийн явдалд сэтгэл дундуур байж магадгүйг дурдав.
Тэр түүнд санаа зовох хэрэггүй гэж хэлв. Лун нийлээд чөлөөтэй сэтгэлгээтэй бөгөөд кадетуудыг үлдээх нь харамсалтай ч тэр үхэл рүүгээ явж байгаа хэрэг биш шүү дээ. Хэрв тэр тэдэнд явах тухайгаа хэлсэн бол тэд түүнийг явах үед сэлмээ өндөрт өргөн нослох байсан биз хэмээн тэр тайлбарлав. Тэрээр энэ боломжийг хүлээн зөвшөөрч тэд дэмжлэгээ үзүүлэхийн тулд өмнөөс ч илүү хийх байсан байх гэж нэмж хэлв. Дараа нь тэр чинийг одоо хаашаа ярахаар төлөвлөж байгааг асууж, бусад туг баригчдын ихэнх нь анхны очих газраараа маммтыг сонгодог гэж сонсноо дурдв. Учир нь хорон санаатнуудыг дарах нь нэр алдарт хүрэх хамгийн хурдан арга байдаг аж. Тэрээр нэр алдрын тухай тунгааж Рункандлын бэлтгэл туг баригчид жинхэнэ туг баригч гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд гадаад ертөнцид нэр хүндээ тгээс эхлэн босгох ёстойг эргцүүлв. Нэмж дуртахад тэд энэ аялын туршид гэр бүлээсээ ямар ч дэмжлэг хүлээх боломжгүй байв. Тэрээр мэрийн ихчийг жишээ болгон бодов. Тэрээр туг баригч болохоос өмнө ТV-ийн өмнөд бүс нутагт олон тооны занал хийсэн хүмүүсийг ялж өмдийн галзуу эмэгтэй буюу Винфрей мэрийг их цолыг хүртэж байжээ. Ах эгч нараа эргцүүлэн бодохдоо тэрээр мэргээс бусад бүх ах эгч нар нь 6 сараас 2 жилийн дотор буцаж ирснийг тэмдэглэв. Гэвч тэдний эцэг түүнд нийт 5 жилийн хугацаа өгсөн бөгөөд үүнд ганцхан шалтгаан байв. Түүний зорилго бол сүүдрийн энергийн талаар мэдэх шаардлагатай бүх зүйлийг олж мэдээд дараа нь эргэж ирэх явдал байлаа. Тэрээр тэд Арын хаант улс руу явах болно гэдгийг зарлав. Гэлий түүнийг Хирошидны холбоонд харьяалагддаг улсыг хэлж байна уу хэмээн тодтогч тэр газар Ципилийн нутаг дэвсгэр биш байхад яагаад тийшээ зөвлөж байгааг нь гайхав. Жин Рункандл Кайлын туйл руу даалгавраар явахдаа тэр хавьд бүртгэлгүй олон тооны шидэнгүүд асуудал үүсгэж байгаа тухай сонсноо тайлбарлав. Тэд тулааны урлагийнхантай хүч хавсарч Арын хаант улсын ард иргэдэд баггүйгээ авчруулж байгаа бололтой. Тэрээр үнийг зөв санаа байна гэдэгтээ санал нэгдэж өөрөө идэвхтэй албанд зэрэг байхдаа муу залуустай тэмцэхэд нэлээд дуртай байснаа дурдв. Түүний догтлол нэмэгдэж энэ мэдээллийг урд өмнө хизээж сонсож байгаагүй бөгөөд өмнөх амьдралдаа олж авснаа эргцүүлв. Тэнд байгаа бүх бүртгэлгүй шидэнгүүд болон дайчид бол Тэсин гэх харанхуй гэр бүлийн утсан хүүхэлдэйнүүд байлаа. Түүний үнэхээр хайж буй зүйл бол тэдгээр нөхдийн зохион байгуулдаг далд дуудлах худалдаанууд гэдгийг тэр санав. Тэрээр тэдгээр дуудлах худалдаанаас жинхэнэ үн цэн нь тодорхойгүй олон зүйлс түүний дотор худалдаж авах шаардлагатай хэд хэдэн шидийн ном болонд нэг бууж олдно гэж найдаж байв. Гэлий тэднийг Арын хаант улсад нэвтрэхийн тулд зан шилжилтийн хаалгыг ашиглаж чадахгүй байх гэж бодож байгаагаа хэлв. Гэр бүлийн дүрмийн дагуу түүнд өөртөөгөө хамт ердөө 10 алтан зоос авч явахыг зөвшөөрсөн байв. Мөн бэлтгэл туг баригчийн хувьд Жин өөрийгөө Рункандл гэдгийг илчлэхийг зөвшөөрөөгүй байлаа. Тиймээс тэрээр тэднийг өөр ямар нэгэн дэмжлэг авч чадна гэж бодохгүй байв. Жин хаант улсад очмогц энэ асуудал шийдэгдэн гэж хэлв. Тэр түүнээс Жин хаант улсад хэрхэн хүрэхээр төлөвлөж байгааг асуув. Тэрээр тэд зүгээр л нисэж болно гэж хариулаад Муркан руу эргэж юу хийж байгааг нь асуун хуурахыг тушаав. Муркан үнэхээр зүгээр үү хэмээн асуув. Гэлийхийн нэгэн түүнийг таньж магадгүй гэж эсэргүүцсэн боловч Жин Рункандл зүгээр гэж түүнийг тайвшруулв. Гэр бүлийнхэн олж мэдэх эрсдэлтэй ч тэд ядаж нэг удаа туршиж үзэх хэрэгтэй байлаа. Муркан гэлийхийн мөрнөөс үсрэн буудлуу болон хувираад маргааш гэхэд Жин хаант улсад хүрэхийн тулд хурдан нисэх шаардлагатай тул чанга барихыг тэдэнд анхааруулв. Энэ үеэр Лун Рункандл коридор алхаж байхдаа цонхоор Муркан нисэж гарахыг харав. Тэрээр цочирдон энэ ч юм байж таарахгүй. Тэр луу унаж байна уу? Дөнгөж бэлтгэл туг баригч болмогцоо уу гэв. Тэрээр цонхон дээр гараа тавиад эгчтэй баяртай ч гэж хэлсгүй явахыг бодоход тэр үнэхээр юр бусын юм хэмээн тэмдэглэв. Тэрээр өөрийн хүйтэн залуудуудыг тулаанд нь амжилт хүсв. Хэсэг хугацааны дараа тэд Жин хаант улсад хүрэлцэн ирэв. Гэлийгийн толгой эргэж Муркан түүнээс зүгээр үү гэж асуув. Тэр ходоод нь эвгүүрхэж байгааг хэлв. Муркан Жин дуурлаж тэдний гэлээд өгсөн хож болох гүзээлцгний бэлууг айлгсан нь түүний буруу хэмээн гомдлоо. Жин Рункандл энэ нь түүний буруу биш харин Муркан тогтворгүй ниснээс болсон гэж нэцав. Жин түн зүгээр л нис гэж хэлсэн шүү дээ хэмээн хариулаад гэлээд гүнзгий амьсгаа авч 50 байхыг хэлэн тайвшруулв. Тэрээр түүнийг өөрийн гар дээрээ түшүүлэн амархад тусалж нааш налахыг хэлэн зөөлөн үгээр аргадав. Жин Рункандл дараа нь Мурканаас хүмүүс харлуунуудын талаар юу гэж боддгоос болоод зүгээр л ааш нь нэвтэрчихсэн юм уу гэж асуув. Муркан яах ч аргагүй хэмээн хэлээд Жиний хэрэгцээтэй мөнгө олохоор явах хооронд гүзээлцгний бэлууг асрахаар санал болгов. Жин Мурканд байгаа газраа байж хэрэг тарихгүй байхыг анхааруулв. Үйл явдал Жин хаант улсын нийслэлийн төв рүү шилжих бөгөөд тэнд Спорбил нэгэн жижиг толгод дээр суун эргэн тойрондох харшуудыг ширтэж байлаа. Тэрээр өөрийнх нь нэрэмжит найр зохион байгуулагдсан ч энэ нь түүний үүрэг даалгаврын хэсэг байсан хэдий ч найр хэдийн дуусны дараа л энэ тухай сонссноо тэмдэглэв. Жин Рункандл түүний амийг аварсан тул тэрээр талархлаа илэрхийлэхийн тулд түүнтэй дахин уулзахыг хүсэж байв. Тэрээр Жин Рункандлийн хэрв чамд хизээ нэгэн цагт миний тусламж хэрэгтэй болбол зүгээр л надад хэлээрэй гэж хэлж байсныг эргэн санав. Спорбил түүний ачийг хариулахын тулд хизээ дахин уулзах боломж олдох бол хэмээн гайхаж байлаа. Энэ хүрээд энэ удаагийн парт дуслаа. Лайк, subscribe дараад үзвэл бичлэгүүдээ илүү хурдан оруулаад явна.